Та өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна. Залуу минь, өнөөдрийн амжилтаа ахиулмаар байгаа үстэй. Бүсгүй минь, та ч гэсэн өөрийгөө өөрчилмөр байна. Өөрийгөө хөгжүүлэхийг шаардах олон чухал өөрчлөлтүүдийг хааж байвал өөрчлөлтийн хаалгыг татаад үз. Өөрчлөлтийн хаалга. Сонсогч та бүхэндээ шинэ 7 өдрийн мэнд хүргэе. За 7 өнөг бүрийн даваа гарагт сонсогч та бүхэнд хүрдэг өөрчлөлтийн алга нэвтрүүлгийн ээлжид шинэхэн дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За бид 7 өдрийн эхэнд студидтэй зочдыг ураад өөрчлөлтийн тухай, шинжилтийн тухай сонсогч та бүхэндээ ярилцлага мэдээллийг хүргэдэг боломжтой. Тэгэхээр өнөөдөр сонсогч та бүхэнтэйгээ уулзуулахаар бид нэгэн эрхэм хүндтэй зочныг студидтэй урьсан байна. Яг одоо зочноо сонсогч та бүхэндээ танилцуулъя. За өнөөдөр миний урьсан зочин бол Москвагийн их сургуулийн зочин багшаар ажилладаг. За боловсролын салбартаа судалгаа шинжилгээний 40 гаруй бүтээлийг тойруулсан. За судлаач, шинжлэх ухааны докторант ирээдүй гэд бүсгүй байна. Шинэ 7 өдрийн эхний өдрийн мэндийг хүргэе. 7 өдрийн эхэнд бидний урилгыг аваад манай студид манай нэвтрүүлэгт орж байгаа танд маш их баярлалаа гэдгээ сонсогчдийнхээ өмнөөс танд хэлье. Баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн сайхан нэвтрүүлэгт орсонд нь маш их баярлж байна. Тэгээд нэвтрүүлгийг сонсож байгаа нийт сонсогчд эрхэм хүмүүстээ энэ 7 өнөгийн ажил үйл сайн сайхан бүхний хүсье өрөөё. За баярлалаа. Бид хоёрын өнөөдөр ярилцах сэдэв маань сонсогчдод бас сонирн байгаа хэл да боловсролын салбарын хүн ороод ирж байна. За боловсролын салбартаа судалгаа шинжилгээний 40 гаруй бүтээлийг тойруулсан гэж байна гэд. Тэгэд өнөөдөр бид бол үр хүүхдүүдэд илүү одоо сайн сургуульд сурах гэсэн, илүү сайн юм мэдүүлчихсэн гэж маш их хүсэж байгаа цаг үе. Яагаад вэ гэвэл ковидос болоод сүүлийн 2 жилийн хугацаанд бол хичээл сургууль одоо энгийн журмаараа орсонгүй. Тэгэхээр аль болох нэг 5 минут ч гэсэн илүү хичээлчээсэ тийм ээ. Аль болох ангин ингээд зогсохгүй хичээлээд байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгвэл яг энэ онцлог байдалд ээж аавууд үр хүүхдүүдэд яаж сургууль илүү зохимжтой байх юм бэ тийм ээ. Боловсролын салбартаа яг энэ цаг үед багш болон одоо сурагчдын за мөн ээж аавуудын сэтгэл зүй онцлог өөрчлөлтүүд ямар өөрчлөлтүүд гараад байгаа вэ? Та яг энэ талаар судалсан уу гэд. Хоёлаа энэ хүрээнд эхлээд ярилцаад эхлэе. Сүүлийн 2 жил 19 оноос хойш ерөнхийдөө 2 жил бол хүүхдүүд баг гэртээ суучлаа л доо. Тэгээд цар тахал гэдэг энэ айхтар өвчин дэгдснээс хойш хүүхдүүдийн яг Монгол улсын хэмжээнд бол манай боловсролын бодлогын хүрээнд бол теле хичээл, цахим хичээл гэдэг энэ хосолсон хөтөлбөрүүдээр нэлээд хичээллээ. За тэгээд бусад улс орныг бодох юм бол Монгол улс энэ тал дээр нэлээд сайн арга хэмжээ авсан улс орнуудын нэг тооцогдож байгаа. Яг тэгэхээр одоо бусад том гүрнүүд шууд теле хичээлийг радио телевизээр шууд дамжуулаад ингээ явуулсан бараг байхгүй. Тухайн үед ч одоо жишээ нь Москвагийн их сургуулийн манай багш нар бол юу гэж хэлж байсан бэ гэхээр Монгол улс бол нэлээд сайн арга хэмжээ авсан байна энэ тал дээр те. Шууд ингээд манай улсын хувьд бол хүн амын тоон ч их учраас хүүхдүүдэд ингэж теле хичээлээр хүрэх боломж маш хомс байсан гэж дуртажсэн манай багш нар. Тэгээ яг сүүлд сая яг сарын өмнө олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Тэгээд тэрэн дээр болохоор Монгол улсын одоо сүүлийн 2 жилд Монгол улсын боловсрол энэ цар тахлын үед ямар арга хэмжээнүүд авсан бэ гэдэг нийтлэл бичсэн баггүй юу. Тэгээ энэ дээр бол нөгөө судалгаа хийгээд үзэхээр яг саяны миний ярьдаг нөгөө бусад улс орнуудтай харьцуулахад манай Монгол улс бол дорвтой арга хэмжээ авсан улс орнуудын тоонд орж байгаа юм. За тэгэхдээ нөгөө тал нь юу гэдэг вэ гэхээр мэдээж нөгөө заах арганы сурганы хүмүүсийн хувьд бол хүүхдүүдийн хувьд ч гэсэн те гинт нөгөө сэтгэл зүйн дайралтад өртөж эхэлсэн байхгүй юу. Энэ юу вэ гэхээр одоо гэртээ байгаа эцэгийнх нь ажилдаа хүүхдүүд ерөөсөө гэртээ үлдчихсэн. Тэ ялангуяа төрийн албан агч нь. За цэцэрлэг байхгүй болсон, сургууль авахгүй болсон тий. За ингээд тогтсон цагт нь магадгүй нөгөө хичээлийн хийлгэж өгөх хүн байхгүй болчих. Тий. Тэгэхээр чи энэ өөрөө маш олон асуудлыг, эрсдлүүдийг дагуулж ирсэн байхгүй юу? Магадгүй одоо хуучин бол өглөө 8 цагт очиод өдөржингөө сургууль дээрээ байгаа найз нөхдөдтэйгээ уулзаад явж исэн хүүхдүүд чинь гинт нөгөө community буюу нөгөө харилцаа холбоо чинь тас гэж байхгүй болчих. Тэгэхээр хүүхдүүд ялангуяа бага насны хүүхдүүд бол нэлээд стресст орсон мэт. Тэгээд эцэг эхчүүдийн хувьд толгомцсон асуудал нь юу гэхээр
Яг нөгөө гэртээ хүүхдүүдтэйгээ байгаад хичээлийн зааж өгч үзээгүй нөхдүүд чинь гинт яаж заах арга зүг олох болчихсон тий. Одоо яана гэж толгонтой. Багш нарын хэцүү нөхцөлд ажилдгийг л ойлгосон ухаарсан ээж аауд их олон байсан шүү дээ тийм ээ. Тэгсэн. Нэлээд ухаарсан багш нар одоо манай Монгол улсын хэмжээнд ялангуяа нийслэлийн сургуулиуд бол анги дүргэлт ихтэй шүү дээ. За нэг ангид гэхэд за нэлээд нэр хүндтэй сургууль авах юм бол бараг 70 хүүхэд байдаг тий. Тэгээд орчин ямар байдаг вэ? Нэлээд бөгчин морчин нөхцөлд олуулаа суугаад ингээ хичээлдэг байсан. За тэгээд дээр олонд 60 70 хүүхэдтэй ажиллаж байгаа хүүрхий багш нар чинь тэр 60 70 хүүхдүүдэд хүртээмжтэй хурц ажиллана гэдэг бол тун хэцүү. Гэхдээ бол манай салбарын манай багш нар бол чин сэтгэлээсээ ажлаа хийдэг тий. Бүр зүр сэтгэлээрээ тэрэн зориулдаг 70% байдаг. Яг нөө судалгаагаар ингээ гаргаад ирэхээр ер нь гэхдээ багш болгоны сэтгэлэл нэг хүүхдийг ч гэсэн гэрэл гэгээтэй болгох юмсан миний ажил ямар сайхан бэ гэж хийдэг болов уу гэж би бас хавьда боддгийн шүү дээ. Тийм. Ер нь тэгээд энэ сэтгэл зүйн өөрчлөлт гэдэг бол шууд мэдэгддэггүй. Аажимдаа бүр ингээд мэдэгдээд за тэр сэтгэл зүйн өөрчлөлтний явандаа өвчлөл болоод явдаг. Тэгэхээр яг энэ 2 жилийн хугацааны одоо энэ сэтгэл зүйн өөрчлөлийг үзэхэд өвчлөл болох шатандаа орчихсон болов би таныг нэг сэтгэл зүйн судалгаа хийдгийн хувьд асуугаад байна л да. Бидний хувьд бол ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Яг хөө гэртээ ингээд байсаар хагаад манай ухад утсан дихт онтож гин, утасыг үзэж гин, эсвэл ингээд нийгмийн харилцаанд оролцохгүй болохоор жоохон өөрийнхоороо болсон хичээлдээ явдаг байхдаа арай л нээлттэй байсан ч гэдэг юм уу. Эсвэл бүр сахилахгүй болсон гэл яриад байгаа штэ ээж аауд. Яг энэ нь болохоор тэр хүүхдэд сэтгэл зүйн ямар өөрчлөлт явж гин гэсэн үг вэ? Энэ өвчлөлийн шатандаа орчихсон уу эсвэл эхлэл өвчлөл үү, өөрчлөлт үү? Дөнгөж цаар тахалс нөгөө одоо нөгөө локдаун буюу бид нар чинь нөгөө юунд хөл хорой тогтоож эхэлсэн шүү дээ тий. Энэ үед яасан бэ гэхлээр ерөөсөө гэр бүлийн асуудлууд их гарч ирсэн байхгүй юу? Гэр бүл дотроо. Магадгүй нөгөө ээж аав хоёр нь дандаа хамт байдгүй хүүхдүүд эсэргээрээ энэ үед ээж аавтайгаа байх боломж олцсон хүүхдүүдэд нь гэрэл гээг ассан байна. Тэгэхээр хажууд нь аав нь байгаад хичээлийн хийлгээд те ээж нь байгаад хоолыг хийж өгөөд ингээд хоорондоо ярилцж исэн гэр бүлийн хүүхдүүд бол харцангуй нөгөө сэтгэл зүйн тэр нөгөө хүнд байдлыг хөнгөн даваад гарсан мэт. Архины хамааралтай магадгүй те эцэг ихтэй. За амьдралын боломж болцоо тааруу. За дээрэс нь тэр теле хичээлийг үзэх боломжгүй. За тэгээд ингээд стресстэй байдаг. Ялангуяа ахлах ангийн хүүхдүүд бол нэлээд стресст орсон. Яа тэгэхээр нөгөө сэтгэл санаагаа хуваалцдаг тий найс нөхд нь бараг ингээд баг болчих юм тийм үү? Баг болгож яах вэ те нөгөө харилцах боломж нь хомсолоо танагдчихж байгаа. Тэгэхээр нөгөө өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд нь төдийлөн харьцаж ажилтгүй. Яа тэгэхээр энэ том болцсон юм чи өөрийгөө мэдж байгаа штэ гэд ингээд орхичдаг те. Эсвэл тухайн хүүхдүүдэд яадаг вэ гэхлээр маш олон нөгөө хүчин зүйлүүд байдаг л да. Одоо жишээ нь зарим хүүхдүүдэд сайнаар нөлөөлж яхад зарим хүүхдүүд муугаар нөлөөлж идэг те. Жишээ нь одоо ингээд багшийн хооронд харилцаа байдаг. Энэ юу ярих гээд байна вэ гэхлээр одоо жишээ нь байгууллагын соёл, тухайн сургуулийн соёл те. Энэ соёл цаашлаад юутай холбоотой уялдаатай байдаг вэ гэхлээр ерөөсөө нөгөө сургууль дотор байгаа багшийн хооронд харилцаа. За удирдлага багш нарын хооронд харилцаа. За тэр нь ингээд жижигрээд ирэхлээр яадаг вэ гэхлээр сурагчийн хооронд харилцаа. Тэгээд үе тэнгийнхний одоо дарамт гэж нэг юм байт юм да. Тэгээ ингээ баагангийнханд бол энэ харцсангуй баг мэдрэгддэг байхгүй. Тэгээ баагангийн 1-5 дахь ингээ хүүхдүүд чи эцэг хийгээ дагаад л тэгэл чирэлтэл зоорлтал те эцэг эхчүүд нь хичээлийн заах гэж нэг нэг тархилуун тоншиж өгөөл тэрнээсээ олж гэрээр дүүрэн бөө стресс болол те. Тэгтээ яг нөгөө багш л биш учраас эцэг эхчүүд нөгөө хүүхдүүдийн хичээлийг зааж өгөхөд хэцүү л те. Яг тэгэхээр нөгөө ямар заах арга барилаар хүүхдүүдтэйгээ харьцах вэ гэдгийг чинь ажиллаа хийгээд л явж исэн болохоос ш яг нөгөө багшийн ажлыг тэр нарийн ширийн зүйлүүдийг бол яг энэ 2 жилийн хугацаанд манай эцэг эхчүүд бас их сайн ойлгосон бахаа л гэж бодож байна. Ер нь бол багшийн ажил ямар хүнд юм бэ? Манай багш нар чинь ямар их ачаалттай ажилт юм бэ те?
би гэртээ 2 хүүхдийнхээ хичээлийг хийлгэж чадахгүй надад хэцүү байхад чинь энэ 70 хүүхэдтэй багш яаж хичээлдэг гэсэн бол гэд эцэг эхчүүдээс зөндөө юм санал хүсэлт те зөндөө юм сэтгэлүүд явсан те талархлын өгнүүд ч гэсэн явж ирсэн. Тэгэхээр ойлгомжтой л доо нэгэнд л нөгөө багшийн мэрэгчлэр төгссөн багш болно гэж бодсон хүн чинь хүний дээр сайхан олон хүүхдүүд ер нь бол багш гэдэг мэрэгжил чинь өөрөө хувь хүнийг урлан бүтээж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр чухал үйл маш чухал. Дээдийн дээд мэрэгжил бол багшийн мэрэгжил. Тэгээ энэ мэрэгжлийг эзэмшгээд бодож байгаа хүүхдүүд байх юм бол энэ бол хувь хүнийг л ерөөсөө тэр 2 настай жоохон амт очиж байгаа ш тэ цэцэрлэгт. Тэгэхээр тэр 2 настай хүүхдийг памперсгүйгээр бийцсуулж сургаад за тэгээ гошокондоо очиж бийцдэг болгоод биеийн даалгаад өөрөөр нь халбагдуулаад ингээд тухайн хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг бол асар их ухаантай. Сая хоёлаа багшийн алдраг авяаны тухай, ажлын онцлогийн тухай ярьлаа л да. Та өнөөдөр боловсролын салбарт бас ажиллаж байгаа хүн. Одоо яг энэ Монголын нөхцөлд багш нарын цалин, хөшүүрэг ер нь хэдийгээр нэмэгдэх боломжтой бол хэр төвшөнд хурж иж энэ багш нар үнэхээр сэтгэл хангалуун ажиллах вэ? Одоо бол сэтгэл хангалуун бус ажиллах юм байхгүй л дээ. Мэдээж одоо эзэмшсэн дуртай ажил нь учраас бүгд ажиллаж байгаа. Гэхдээ цалин бол бас их том хөшүүрэг штэ. Тэгэхээр яг хэдий төвшөнд хурж иж багш нар бүр үнэхээр кайфтай ажиллах бол. За нэг юм түүх байдгийн. Юу гэхээр Японы жишг л дээ. Тэгээ нөгөө Японы багш нар бүгдээрээ юм тэмдэг зүтдэг. Тэгээ багш нарт зориулсан тусгай үйлчлдэг дэлгүүртэй. Тэр тэмдгийг зүүгээд метронд орсон хэдэн ч настай хүн байсан хөгшчүүлэн суудлаа тавьж өгч хүндэлдэг. Энэ бол ерөөсөө ингээд тэр хүмүүсийн хүмүүжил дээрээс нь багшийг хүндэтгэх тэр хүндэтгэл явж байгаа юм байна гэж олж харсан байхгүй тэр түүхээс тий. Тэгээ монголчууд багшийг хайртай, багшийг хайрладаг, дээдэлдэг тий. Гэвч сүүлийн 10 жил, 15 жилийн хугацаанд бол энэ байр байдал нэлээд өөрөөр эргэцсэн. Яагаад гэвэл нөгөө талаас нь харахаар магадгүй улс төр гэж юмд жоохон хутгалдаж ирснээс хойш энэ багшийг үнэлэх үнэлэмж нь жоохон тааруу болцсон юм болоо да гэдэг нэг ийм зүйл ажиглагдсан. Гэхдээ манай багш нарын цалин яг үнэндээ биш үү? Орос 3 дугаар сургуулийн цэвэрлэх үйлчлэгчийн цалингаас бага шүү дээ. Тэгэхээр тэр үйлчлэгч бол ажилдаа очихдоо тий цалин өндөр учраас үнэхээр урамтай ажил хийж байгаа байхгүй тий ингээл барыг зүлгээл тий тэр цонх мох ямар гайхалтай угааж байна тий. Энэ ерөөсөн маш том хөшүүрэг. Хөөхий манай хэдэн багш нар одоо ингээл ажиллалаа тэгэл нэг үр дүнгийн урамшуул гэж нэг жоох юм аав. За тэгээ олон жилийн үр дүн авч байгаа багш нар бол нэг сая гаруй төгрөг гаргаад авдаг юм. Олон жилийн нэмэгдээл үр дүнгийн урамшуул за анги бие даалт энэ төр гэл тэ. Тэгээ ингээ явахлаараа бас нөгөө төрийн захиргааны албан хаагчдыг мэрэгчлэтнүүдийг бодвол бас арай илүү автыг. Яг үнэндээ. Гэхдээ л өнөөдөр яг бидний амьдарч байгаа амжиргааны өртөг хэр байгаа вэ дээ. Тэ? Өнөөдөр гараад нэг хэл мах авахад 12,000, 14,000, 15,000 болсон юм шүү дээ, тэ? Энэ энгийн л юм шиг сонсогдож байгаа байхгүй одоо ингээд тасгаад. Тэгтэл бензин 1450 төгрөг байсан чинь 2050 төгрөг болгочихж байгаа, тэ? Ингээд ирэхлээр нөгөө инфляцийн түвшин чи ирээд ирэхлээр нөгөө авдаг багшны цалин чинь нөгөө хуучин авдаг байсан 500 600 мянгатайгаа барыг ижлэхэн тэнцээд ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол маш том хөшүүрэг. Хэрвээ манай багш нар 5 сая төгрөгийн цалин авдаг байсан бол манай эд бол барыг нойр хойллоо хасаад аюул өглөө 5 цагт ажил дээр очсон байж. Энэ шүү. Та боловсролын салбарт ажиллаж байгаа хүн. Тэгээд өөрөө бас ээж хүн. Өөрөө бага насны хүүхдүүдтэй сургууль зөвж байгаа хүн. Тэгэхээр та нэгдүгээр энэ боловсролын мэрэгчлэн гэдэг утгаараа нөгөөтэйгүр ээж аав одоо нөгөө сурагчдын ээж аав гэдэг утгаараа боловсролын салбарт хамгийн түрүүнд хийх өөрчлөлтийг одоо танд одоо ингээ эрх мэдлийн нөгөөл ямар өөрчлөлтийг хийх вэ та? Монгол хүүхдэд зориулсан маш тийм өргөнц хөтөлбөрийг боловсруулад явж байгаа. Тэгээ тэр юу вэ гэхлээр ерөөсөө л Монгол хүүхэд Монгол хүн шиг өсөх ёстой. Монгол ахуйтайгаа ойрхон тий тэрийг ингээд
ерөнхий боловсролын сургуулийн програмд энэ бүх зүйл байдаг л да. Гэхдээ яг нөгөө багш нараа бид нэр эхлээд маш сайн мэргэжлийн дэвшлүүлэх хэрэгтэй юм шиг байгаа. Багш нараа эхлээд сайн болгочоод тэгэхээр нөгөө багш нарыг дагаад одоо жишээ нь 70 хүүхэдтэй нэг ангийн багш байлаа шүү дээ тий. Тэгэхээр тэр багш өөрөө ёс зүйтэй, их оронч үзэлтэй, сэтгэл зүйн эмгэггүй тий. Ийм хүн байж ич нөгөө 70-таа нөлөөлнө шүү дээ тий. Тэгэхээр тэрнийг дагаад бас нөгөө байгууллагын соёлгээр дурдаад байгаа тий. Энэ бүх нөгөө хүн ингэдэг юм байна л да ер нь нэг газараа 3-аас дээш жил яг доктортой ажиллаж хараа тэр ажилдаа л тассан байт юм. Тэгээ тэрнээс өөр ажлыг ер нь 10-15 жил болоод ингээд өдөр цаг ирэх тусам өөрийгөө нөгөө хүнлэнгөөс харахаа болчихдог. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр мэдээж манай нөгөө боловсролын тогтолцоонд юу байдаг вэ гэхээр одоо нөгөө нэг настаа тэтгэвртэй гаргаж байгаа багш нар ингээд нэг тустай хэсэг бүлэг болчихно. За дунд үеийнх нь нэг хэсэг бүлэг болчиход тах шиг ба. За тэгээ залуу үеийн төлөөлөл нь бас нэг ингээд хэсэг тустай бүлэг болчихдог. Тэгэх юм бол одоо бодлогын хэмжээнд тэр зөвлөх зэрэгтэй тэтгэвртэй гарсан багш нар залуу багш нарыгаа дадлагжуулж байгаа хэрэгтэй байхгүй. Тэ? Тэгвэл энэ ихтэй сургуулийн бодлогот нэлээд том өөрчлөлт оруулах хэрэгтэй. Юу гэхээр маш өндөр мэдлэг чадвартай тэ тэр хүүхэд нь яах нь багшаар сурах хэрэгтэй юм биш үү? Тэгжиж Монгол улсын боловсролын системд чинь нэг гэрэл гээгээ арай өөр юм орж ирнэ. Тэгээ тэр хүүхдүүдэд 1-2 дугаар курст нь дадлага хэлнэ дандаа. Сургууль дээр аваачаа дадлага хэлгээ тий. Тэгээ нөгөө дадлагчааж ирсэн нөгөө хөөхөн багш нар чинь одоо энэ нөгөөгөө бидний яриа дадлага хийгээд байсан чинь онол дээр ийм байт юм ба штэ гэдэг имийг олж хардаг болчихдээ. Ингээд ирэхлээрээ ингээд нөгөө ихтэй сургуулийн нэг системд нэг өөрчлөлт орох нь шүү дээ тий. Тэгэхээр эргээд бэлтгэж байгаа нөхөө сайн бэлтгэгдсэн нөгөөд нөхдүүд чинь сургууль дээрээ очиод хичээлээ заахаар жинхэнэ утгаараа багш болцсон очих байхгүй. Тэрнээс 4 жил сурчаад тий за одоо би багш болно гэд очихлаар эн чин багш одоо нөө багшийн үнцэн мэрэгжлийн онцлог ялгаа тий энэ бүх зүйлийг арай өөрөөр харна. За үнэхээр боломж бололцоо байдаг бол би багш нарынхаа цалийг нэн тэргүнд нэмнэ. За баярлалаа. Та Москвагийн их сургууль зочин багшаар ажиллагаа гэж байна. Тэгэхэд яг зочин багшаар ажиллаад хэдийн хугацаа өнгөрсөн байна? Ямар хичээл орж байна? За тэгээд та хоёр салбарын тоогоонд ажиллаж гин гэсэн үг шүү дээ, тийм ээ. Монголынхаа салбартай Москвагийн одоо Оросын албаны улсын салбарыг ингээ харьцуулахад давуу тал нь мэдээж одоо айл бүх юм хоёр талтай байдаг шүү дээ. Хоёр талын давуу болон сул талуудыг харьцуулж үзэл байх та. Ихтэй сургуулиудын онцлог нь юу вэ гэхээр өндөр оноотой байгаа хүүхдүүдэд Оросын албаны улс маш сайн дэмжиж өгдөг. Квотыг бол одоо тэр нөгөө тэтгэлгээр сургах тэр асуудлыг маш өндөр түвшинд одоо дээд зэрэглэлийн гэж ярихудаа лидерүүдэд бүр багаас нь бэлтэж эхэлдэг. Систем нь өөрөө тийм. Тэгээд нөгөө сум орон нутгийн сургуулиудад маш сайн анхаарч ажилладаг. Тэгээд залуу багш нараа маш их дэмждэг. Бүр бодлогоор боловсролын. Үнэхээр өштэй өнөөдөр ирээдүйн сургууль төгсчхөөд боловсролын салбартаа хөдөө явна гэх юм бол байрыг бэлдээд өгдөг. Бүр орон сууцын бэлдээд өгдөг. Тэгээ дээрэс нь цалингийн бүр нийслэлд ажиллаж байгаа багш нараас 4-5 дахин нэмжтэй. Одоо нийслэлд ажиллаж байгаа багш сая авдаг бол орон нутаг руу явж байгаа багш бол 5 сая орчим авдаг тий. Энэ бол бүр 18 онд хэрэгжүүл 18 оноос хойш хэрэгжүүлж байгаа бодлогын тийм бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа маш том бодлого байхгүй юу. Тэгээд тэрийг харахаар заримдаа битүүхэн атаархал төрд юм аа. Тэгээ манайхны нэг одоо сүүлийн үед уналтанд орсон нэг юм юу вэ гэхээр боловсролыг ерөөс үнэлдэг хүн их цөөхөн болчих. Ялангуяа энэ одоо боловсролыг ашиггүй гэж үздэг юм байна л да. Манай Монголд болохоор харин эсвэргээрээ бусад улс орнуудад болохоор боловсролыг хамгийн дээд зүйл гэж үздэг. Тэгэхээр энэ хоёрын хооронд хоёр улсын хооронд асар их ялгаа байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр хүүхдийг хүн болох багаас нь гэдэг түрүүн бас л миний дурдсан тий. Яаж байгаа вэ гэхээр 2 настай хүүхдийг өнөөдөр цэцэрлэгтэйгүйгээд ороход төрийн төлөв нэгшгэлж байгаа. Тэр хүүхэд хүссэн хүсээгүй их оронч үзэлтэй болж байгаа. Энэ ахгүй юу? Тий. Ялгаа нь эндэл байна л да. Тэгээд тэд нар ч яг анги дүргэлт багтай хэдийгээр тийм том улс гүрэн боловч боловсролын тэр нөгөө системд одоо нэг ангид гэхэд дээдл нь 22-оос 23 хүртэл сурдаг шүү дээ.
Цэцэрлэгт бол 15 хүүхэд нэг ангид байдаг. За дээдл нь 20 хүүхэд сурдаг. Тэгээд тэр чинь ээлжийн 2 багштай тэгээ нэмэгдээд асрагч багш байгаа. Ингээд нийтдээ нэг ангид 20 хүүхэд дээр 3 багш ажилладаг гэсэн үг. Тэгэхээр ялгаа бий. Зөндөө их ялгаатай тийм. Та боловсролын салбартаа 40 гаруй судалгаа шинжилгээний ажлыг хийсэн гэж байна. Таны одоо судалгааны ажил голцоо хүн илүү их сонирхож байгаа, илүү их өөрчлөлтийг хүссэн, илүү их одоо мэдхийг хүссэн зүйлээр судалдаг шүү дээ, тийм ээ. Таны судалгаа шинжилгээний ажлын дийлэнхийг ер нь яг юу эзэлж байна? Ямар сэдвэр хийж байна та? Оюутан багтаа 1-р курсээс хойш 2005 оноос хойш бол монгол хэл, орос хэлний өвөрмөц хэлцээг нэлээд сонирхож эхэлсэн, хэтгэлнээ ч гэсэн. Яа тэгэхээр нөгөө өвөрмөц хэлцээд юу байдаг вэ гэхээр тухайн орны соёл, түүх, уламжлал бүх юм явж байдаг. Одоо жишээ нь монгол хэлэнд нөгөө борооны дараах мөх шиг гэдэг үг гэдэг штэ. Тэгвэл орос хэлэнд яг юу гэж хэлдэг юм бэ жишээ нь тий. Орос хэл дээр бол как грибы после дождя гэдэг дословный перевод явдаг байхгүй. Бүр яг утгачлаад орчуулсан. Энэ нь орос монгол хоёр улс ах дүүгийн найрамдалт харьцаатай их олон жил явсны жишээ. Тэгэхээр энэ бол өвөрмөц хэлцээ яг Оросоос Монгол руу орж ирсэн өвөрмөц хэлцээ юм байна. Тэгвэл амжилттай яваа хүнийг орсууд юу гэж хэлдэг вэ гэхээр наканья сейчас он наканья гэж ярьдаг байхгүй. Тэр морин дэл дээр байна гэж ярьдаг. Тэгтэл монгол хэл дээр амжилттай байгаа хүнийг тэгж хэлдэггүй тий. Тэгэхээр энэ бол нөгөө түүхийн, соёлтой, соёлын ялгаа. За тэгээд одоо юу гэдгийг орсууд чих олон жилийн хүүхдүүхтэй улс алтанд ер нь алттай их зурладаг. Тэгээд оюутан багтаа бол ерөнхийдөө иймэрхүү судалгаа хийгээд дипломынхаа ажлыг Хятад, Монгол, Орос хэлэндх өвөрмөц хэлцээний харьцуулалтаар дөргиж ирсэн. Дараа нь PhD доктор хамгаалж байхдаа бол нөгөө заах арга зүгээр. Тэгвэл одоо нөгөө судалсан байгаа өвөрмөц хэлцээ Монгол хүүхдүүдэд тэгвэл яаж заавал эднэр ойлгох вэ гэдэг нөгөө заах арга зүйн чиглэлээр нэлээд судалсан. Тэгээд одоо бол орос хэлийг бол сүүлийн 30 жилэл бараг судалж штэ үзээд 7 настайгаас хойш тэ. Тэгээ энэ донд чинь нөгөө хэл өөрөө байнгын нөгөө өөрчлөгдөж идэг юм зүйл шүү дээ тий. Хөдөлгөөнтэй байдаг. Та Орос Монгол аль аль хүүхдүүдэд нь хичээл орж ийн л доо. Тэгэхээр Монгол хүүхдүүдийн одоо альва заасан юмыг хүлээж авах онцлог нь ер нь ямар юм бэ? Манайхан чинь өстой хурдтай штэ. Орос хүүхдүүдийг бодвол өстой өөр шүү. Тийм бүр ингээд нэг зүйлийг хэлэхлээр маш хурдан сурдаг. Тэгээ би одоо монгол хүүхдүүдийн онцлог ялгаа, монгол хүүхдүүдийн өвөрмөц сурах арга гэдэг чинь ерөөс нэг задгаас тэгдэг. Тэ бүр тийм ангаа байдаг үстэй. Тэ монголчууд задгаас тэгнэ. Би цахтай хүртэл задгаа бидстэй юм бэ. Гэт нэг тиймэрхүү яриа олж ирсэн. Тэгэхээр манайхан мундаг. Дэлхийг одоо монгол толгойг дэлхийд тааж байгаа байхгүй юу? Дэлхийн одоо том улс гүрний одоо тэр доктор профессорууд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зөвлөх энэ чинь монгол зал байгаа шүү дээ. Орос Монголын хамтарс 3 дугаар сургууль эдгэрсэн нөхөр байдаг. Тэгэхээр одоо монгол толгойг дэлхийд тааж байгаа юм жишээ. Баярлалаа. Бидний ярилцах хугацаа энэ түрээд өндөрлөж байна. Илүү олон сэдвээр ярилцахыг хүссэн боловч бид цагт баригдах ёстой. Тэгээд өөрчлөлтийн хаалга гэд нэвтрүүлэгт өргөцсөн учраас яг одоо биднийг сонсож байгаа сонсогчдоосоо нийт одоо насны хүмүүс Монголын радиог сонсдог л доо нэг өөрчлөлтийг хийгээч гэж уриалвал та яг ямар өөрчлөлтийг сонсогчдод уриалах вэ? Өглөөний хүн болцгоохыг уриална да. Тэгээ одоо та нарын дараачийн үеийн миний гараар бэлтгэгдэж байгаа шавнаар бол өглөө 5 цаг 4 өнгөрөөгөө л босдог. Тэгэхээр эдгээр хүүхдүүдэд маш олон өөрчлөлтүүд гарч байгаа. Тийм болохоор нийт монголчуудаа өглөөний хүн байгаарай. Өглөө босдог хүмүүнийг бурхан дандаа ивэдэг гэдэг үг байдаг тий. Өглөөс ирвэл эрт тосол нэгийг үзнэ гэдэг үгч байдаг. Тийм учраас өглөөний гайхамшиг мэдрээрэй гэж хэлмээр. За баярлалаа. Өнөөдрийн өөрчлөлтийн алга нэвтрүүлэгт өргөдөж оролцсон зочин бол Москвагийн их сургуулийн зочин багш. За боловсролын салбартаа судалгаа шинжилгээний 40 гаруй бүтээлийг тойровсон. За мөн шинжлэх ухааны докторант ирээдүйгээд бүсгүй байлаа. Тэгээ бидний ярилцлагыг анхааран сонсон сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. 7 өдрийн эхлэл даваа гараг эхэлж байгаа учраас сонсогч та энэ 7 хоног төлөвлөсөн ажлуудаа амжилттай дүүргэхийн сайхан ёроолыг хөргөөд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөж байна. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.